Сайн байцгаана уу үзэгчдээ. Баасан гарагийн олон нийтийн цагийг шууд нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдөр бид насан туршийн боловсрол буюу тусгай хэрэгцээт боловсрол гэж юу юм бэ? Яагаад өнөөдөр бидэнд насан туршийн боловсрол буюу зайны сургалт чухал болоод байгаа юм? Бас тусгай хэрэгцээт боловсрол буюу тусгай хэрэгцээт боловсролын үйл ажиллагааг олгох тэр багш боловсон хүчин бэлтгэх ажил ямар байна вэ гэдэг энэ асуудлыг ярилцахаар хоёр зочноо урьж ирүүлээд байгаа. Ингээд ирсэн зочдтой танилцуулъя. Монгол Улсын Багшийн их сургуулийн боловсрол судлалын сургуулийн насан туршийн боловсрол зайны сургалтын тэнхимээ эрхлэгч доктор Оюун Бэлэг ирсэн байна. Мөн Монгол Улсын Багшийн их сургуулийн боловсрол судлалын сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын тэнхимээ эрхлэгч Батцангил ирсэн байна. Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За тэгэхээр үзэгчтэй эхлээд одоо яг насан туршийн боловсрол гэж юу хэлж байгаа юм те энийг бас зайны сургалтаар бас олгох ямар боломж байдгийг дараа нь Батцангил багш мэдээж бас тусгай хэрэгцээт боловсролын талаар товчхон танилцуулаад хүргэжээ. За юу баярлалаа. Насан туршийн боловсрол гэдэг нь бүх насны хүмүүст одоо хүн төрсэн цагаас эхлээл насан утгыг олбол одоо суралцах хэрэгцээ шаардлага байна. Тэгээ насан туршийн боловсрол гэдэг нь өргөн утгатай. Үүнээс нөгөө насан туршдаа суралцах үеийг онцолж авч үзчихье. Тэгээд одоо гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, гоо зөө мэдрэмжийн боловсрол, ёс суртахуун төлөвшлийн боловсрол, амьдрах ухааны боловсрол, доктортой хөгжлийн боловсрол гэсэн ийм агуулгуудаар одоо насан туршийн боловсрол бүх хүмүүст одоо хэрэгцээнд нь хангасан сургалтыг өгч байна. За энэ сургалтыг бол нөгөө танхимын ба танхимын бус аргаар мөн бие даасан зайны сургалтаар өгөх бүрэн боломжтой. Ер нь бол насан туршийн боловсрол гэдэг нэр томьёо гэдэг юм уу та тийм ээ ийм танил үгс бол бас нэг 2-3 жилийн өмнөөс ерөнхийдөө сонсогдоод эхэлсэн. Тэгэхээр насан туршийн боловсролыг заашгүй энэ олгох үйл ажиллагааг хийх хэрэгцээ шаардлага байна гэдгийг та бүхэн маань яаж тодорхойлж байгаа юм? Ерөөсөө 1995 онд боловсролын тухай хууль нь боловсролын тогтолцоо нь албан бус нийтлэл байна гэж тодорхойлоод өгсөн байгаа. Тэгээд албан бус гэсэн нэртэй одоо тийм цэгүүдүүд байсан. Тэгээд 13 оноос эхлээд манай үндэсний форум болсон. Түүнээс хойш нөгөө насан туршийн боловсрол төв болж нэр нь өөрчлөгдсөн. Одоогоор улсын хэмжээнд 355 төв болон нэгжүүд ажиллаж байна. За тэгэхээр тусгай хэрэгцээт боловсролын тухайтад бол одоо жишээ согог зүйч багш гэдэг юм уу тийм ээ одоо эрс цөөрсөн хэл зүүн багш гэдэг юм уу одоо нөгөө хэл заслын багш гэж бас бид ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгцээ шаардлага ер нь хэр байна? Болсон хүчин их дутагдaltaй болсон гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр Монгол улсад бол тусгай хэрэгцээт боловсролын багшийг бэлтгэж ирсэн өөрийн бас туршлага түүх байдаг. 1964 оноос хойш тусгай сургууль байгуулагдсанаас хойш одоо хуучнаар зөвлөлт толгойд улсад Монгол улсад бол согог зүйч гэдэг мэргэжлэр хэлэлцэж мэргэжлэр багшийг бэлтжижсэн. Гэтэл энэ мэргэжилтэнг бол 90 оны зах зээлийн нийгмийн тогтолцооноос хойш бол бодлогын шинжтэйгээр гадаад улсуудад бэлтгэх нь бол зогссон. Тэгээд 2012 онд Монгол Улсын боловсролын их сургууль дээр багш боловсролын шинжилгээ хүрээнд энэ мэргэжилтэн одоо хомсдож байгаа энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд өөрийнхөө одоо хуучнаар гадаадад бэлтгэсэн мэргэжилтнийхаа тусламжтайгаар өөрийн оронд бэлтгэх ийм ажлыг бол эхлээд тусгай хэрэгцээт боловсролын багш гэдгийг бол ингэж бэлтгэж ирсэн юм аа. Тэгэхээр энэ мэргэжилтэн бол хуучин бэлтжижсэн мэргэжилтэн бол жил ирэх тутам согог зүйч мэргэжилтэнгүүд бол тэтгэврт гарах болсноор мэргэжилтний бол хомсдлоод орж ирсэн. Тусгай сургууль, тусгай цэцэрлэг, тусгай боловсролын байгууллагад ажиллах бүх шатны энэ мэргэжилтний хомсдолтой байдлыг шин залуу боловсон хүчнээр бэлтгэхийн тулд бол Монгол Улсын боловсролын их сургууль 2012 оноос эхлээд 13 онд бол тусгай хэрэгцээт боловсролын багшийн 1 жилийн хөрөг сургалтыг бэлтэж эхэлсэн. За энэ хугацаанд бол тусгай сургуулиудаар ажиллаж байсан багш нараас одоо саналыг авч бол 93 багшийг өнөөдрийг хүртэл бэлдээд за 60 гаруй багш нь одоо тусгай сургуульд ажиллаж байгаа нь өнөөдрийн бас энэ багшийн хэрэгцээг хангахад бас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Тэгээ боловсролын их сургууль бол одоо хэлцлийн таны хэлсэн хэлцлийн багшийг бэлтгэх энэ ажлыг бас судалж үзээд анхан шатны байдлаар бол курсээр одоо багшаа бэлтгэх энэ ажлыг нэг 27 багшийн хүрээнд хийж байна. Тэгэхээр энэ мэргэжтний одоо энэ хэрэглэлт хэрэгцээг бид нар зөвхөн дотооддоо бэлтгэхээс гадна уламжлалт одоо гадаад орнуудтай, Оросын холбооны улстай өнгөрт бэлтгэх ийм хэрэгцээ бас байгаа юм аа. За тэгэхээр манай олон нийтийн цаг шууд улс орон даяар дамжиж байгаа. Тэгэхээр насан туршийн боловсрол буюу тусгай хэрэгцээт боловсролын асуудал дээр бид иргэд олон нийтээс бас саналыг авч байгаа. Ингээд таныг сонсож байгаа шүү шууд нэвтрүүлэг. Та зургтнаас олж байгаа шууд яриараа асуултаа асууж болно. Байна уу? Байна. Нэг нэвтрүүлэг. Тий. Та шууд асуугаарай тий. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй юм аа. Тэгээд одоо энэ дүүрэг болгонд байгаад байгаа нэг сургууль
Тэгээд одоо цэцэрлэг бол одоо ерөөсөө 10 дугаар цэцэрлэг гэдэг өөр цэцэрлэг байхгүй л байна л да. Тэгээд тэр сургууль цэцэрлэгийнх нь хүртээмжийг нь одоо нэмэгдүүлэх тал дээр ямар одоо бодлого дэмжлэг байгаа вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллаж байгаа багшид ямар дэмжлэг баталгаа байгаа вэ? Одоо урамшуулбал цалингийн нэмэгдэлч байд юм уу? Эсвэл одоо бас тодорхой хэмжээний ажилласан жилийг нь хөнгөлөөд дараагийн тэтэрт гарах хугацааг нь бас нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүүхдтэй ажилласан гэдэг бас нэг жаахан тийм одоо юу гэх юм бэ, ажилласан жилээс нь бас багасдаг ч юм уу. Гурав дахь асуулт нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй бол хэзээ ч нэг багш ажиллах явж боломжгүй л дээ. Өөрөөр хэлбэл заавал үндсэн багш, туслах багш гэсэн хоёр багш ажиллах хэрэгтэй. Энэ дээрээ үндэслээд бас хүүхдийн тоо. Өөрөөр хэлбэл одоо нэг багшид яг хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд байх ёстой вэ гэдэг одоо тийм стандарт ч гэх юм уу. Тийм юм байна уу? Дөрөвдүгээр асуулт нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ингээд дандаа тусгай сургууль цэцэрлэгээр хязгаарлаад байхаар нөх хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхд дотор ерөөсө хөгждөг юм байлээ. Уг нь бол одоо эрүүл хүүхд дотор оруулж хөгжүүлнэ гэдэг уг нь байдаг гэсэн хуулийн дээрээ. Тэгээ хүүхдүүдээ ингээд эрүүл хүүхд дотор одоо оруулаад хөгжүүлээ. Явуулъя гэхээр нөгөө арай ээжж нөгөө сургууль цэцэрлэгийнх нь багш дарга эднэрт нь ингээд ойлгуулад хэлэхээр эцэг эхчүүд нь ерөөсө хүлээж авдаггүй. Хүүхдүүд нь бас хүлээж авдаггүй. Нөгөө хүүхдийн чинь мэдрэл муутай тэнэг мангар энэ тусгай одоо сургууль цэцэрлэгт явах хэрэгтэй гэдэг ингээд нийгмээрээ нэг ингээд хүүхдийг ерөөсө хүлээж авдаггүй учраас нөгөө хүүхэд маань ерөөсө хөгждөггүй. Тэгэхээр хүүхдээ хөгжүүлээ гэвэл одоо эрүүл тэр сургууль цэцэрлэгт нь ажиллаж байгаа багшаа бас давхар тусгай хэрэгцээний боловсролыг нь бас одоо тусгай шүүрлөөр нь дахиж одоо олгодог ч юм уу. Одоо эрүүл хүүхдийн сургууль дотор магадгүй нэг анги дотор нэг хүүхэд байх юм бол нөгөө багш маань бас нөгөө хүүхдтэйгээ тулж ажиллах. Тэгээ эрүүл хүүхдүүд нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжих. Тэгжээж энэ хүнийг нийгэм дунд нь ээж аваад нь хойш яаж одоо бие авч явах вэ? Олон нийтэд яаж харилцах вэ гэдгийг эрүүл хүмүүс дотор оруулж ижил энэ хүний хүн болохгүй бол тусгай сургууль цэцэрлэг бол ерөөсөө л ингээл нөгөө хүүхдийн чинь бүх юмыг нь тусгай байлгасаар байгаа тийм хүүхд бол хизээч хүн болдгүй юм байлээ. За баярлалаа, таны санааг ерөөхдөө ойлголоо. Тэгэхээр та бүхэн манаас хариулж болох зүйлсэд нь хариулъя явчих тий. Тэгэхээр Монгол улсад тусгай боловсролын үйлчилгээ үзүүлсэн бас өөрийн гэсэн тогтолцоо байдаг. Энэ 50 гаруй жилийн тусгай сургууль байж, тусгай цэцэрлэг байж байгаа. За дээрэс нь бол хувийн хвшлийн тусгай цэцэрлэгүүд одоо аутизмтай хүүхдийн цэцэрлэг гэдэг юм уу, тэрхний саажилттай хүүхдийн 10 дугаар цэцэрлэг гэдэг ийм бас тодорхой хэмжээний үйлчилгээний хөвгөө байгаа. За түүнээс гадна бол ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх тусгай ангиуд бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. Энэ хөдөө орон нутагт ч гэсэн тусгай сургуулийн хүрэлцээ хангамж байх боломжгүйгээс нэг ийм хэлбэр байгаад байдаг. За энэ бол одоо мэдээж өнөөдрийн нийгмийн эрэлт хэрэгцээнд шаардлагатайгаар бол одоо өөрчлөх, өргөжүүлэх, эцэг эхийн санал сэтгэгдэлтэй тулгуурласан ийм үйлчилгээний янз бүрийн Тэвэтхэ одоо гэрийн үйлчилгээ, гэрийн багшийн үйлчилгээ ч гэсэн тусгай боловсролын мэрэгчлэн багш хийх боломжтой гэж ингэж дэлхийн нийтэд үздэг. Тэгэхээр хоёрдугаарт нь бол энэ тусгай боловсролын багшийн одоо тэр хөнгөлөлттэй гэдэг юм уу харж үзэх одоо асуудалтай холбогдуулаад үзэх юм бол өнөөдөр бол тусгай сургуульд ажиллаж байгаа багш нар дээр цалингийн 30% нэмэгдэл авч яадаг. Энэ бол яа харахгүй хүнд хөдөлмөр байж яадаг. Тэгэхээр энд бол одоо юу гэдгийг энэ 30% нэмэгдлээс өөр одоо тийм онцгой одоо цалин одоо юу гэдгийг тэтгэврт нь эрт гаргахч гэдэг юм урамшуулын ийм тогтолцоо бол хараахан байгаагүй. Энийг бол одоо тусгай сургуулиудын багш нараас бидэнд бол хүсэл тавьсан байдаг. За 3 дугаар асуултын хувьд бол яа харахгүй тэр тэгш хамруулан сургах
боловсролын үзэл санаа бол дэлхийн нийтэд өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй буюу боловсролын тусгай хэрэгцээ хүүхдүүдийг бол эрүүл хүүхдийн дэнд сургах энэ чиг хандлага бол явж байгаа. Тэгэхээр манай улсад ч гэсэн одоо энэ хөдөө орон нутагт бол яа харахгүй энэ ерөнхий боловсролынхаа сургууль дотор ийм тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд бол явж байгаа. Гэхдээ нийгмийн хандлага багш ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хандлага бол бас яа харахгүй саяхан асууж байгаатай адилхан тийм эерэг сайн бас байхгүй байгаа ийм тал байгаа. Тэгэхээр манай дээр бол яа харахгүй одоо боловсролын их сургууль энэ багшаа бэлдэж байгаа тохиолдолд энэ багшийн ерөнхий боловсролын сургуулийнхаа шин залуу багш нарын хандлагыг өөрчлөх чиглэлээр бас үнэт зүйл суурилсан одоо багшийн одоо бодлого гэдгийг бол баримталж байгаа. Өөрөөр хэл хүмүүнлэг хүүхэд бүрийг хөгжүүлэх гэдэг дээр. Тэгэхээр энэ бол яа харахгүй дэлхийн нийтийн тэгш хамруулсан сургалт боловсролын тэр саяхан хэлж байгаа эрүүл орчин дотор хүүхэд хөгжих одоо сайн талтай гэдэг энэ хандлагаар бол бид нар явж байгаа. За тэгэхээр нэг сард бол Монголын багш нарын 5 дугаар зөвлөгөөн гэдэг одоо зөвлөгөөний үеэр бол энэ бол тусгай хэрэгцээ боловсролын асуудал нэг баг секторын асуудал болж орон даяар хилцэгдсэн. Энэ ажлын хүрээнд бол ерөнхийдөө бол энэ багшийг чадваржуулах асуудал дээр бол маш их анхаарахыг бол бид нэр зөвлөмжилсөн. Тэгэхээр бид нар бол одоо яг ингээ эргээд харахад бол багшийг бэлтжижсэн 5 жилийн хугацаанд бол шин залууд боловсон хүчнүүд бол их эерэг хандлагатай болсон байна. Манай боловсролын их сургууль тусгай хэрэгцээ боловсролын багшаар орж ирж байгаа оюутнуудын мэргэжил сонголтын онцлогийг ингээд судлаад асцсэхэд бол эхний үед бол эхний надад нэг жилд бол зөвхөн одоо юу гэдгийг улсын сургууль гэдгээр сонголт хийжсэн бол одооны эмчлийн одоо суралцагчдын мэргэжил сонголтыг харж үзэхэд бол маш буянтай мэргэжил хүнд их тусалдаг одоо энэ мэргэжлийг би өөрөө сонгож авсан. Би өөрөө одоо ийм тэ хамаатан саданда бэрхшээлтэй хүмүүс тэдэнд дэмжлэг тусалцаа үзүүлэх гэсэн маш эерэг сонголтууд гарч ирж байгаа нь бол биднэрт энд бол маш сайн талууд харагдаж байна. Тийм. Тэгэхээр хүн амын ерөнхийдөө байдал гэдэг юм уу эрүүл мэндийн байдал нь хэрвээ л одоо энэ совог зөөч багшийг бэлтгэх тусгай хэрэгцээт боловсролыг олгох энэ боловсролын үйл ажиллагаа бол тасалдахгүй явна л гэж үзвэл энэ багш нарыг энэ болсон хүчнийг бол бэлтгэх бол заашгүй хэрэгцээ шаардлага байгаа л гэж ойлгохоос өөр аргагүй. Тэгэхээр дээр нь би одоо за олон нийтийн утас орж ирсэн байна. Утсаа авах юм байна уу? Таныг сонсож байгаа шүү олон нийтийн цаг шууд нэвтрүүлэг. Сонсож байна таныг шууд яриараа зуршнаасаа олж жоод асуултаа асууж болно. Байна уу? Байна сонсож байна та. Шууд яриа шүү. Энэ нөгөө байна уу? Байна. Та зургатнаасаа олж жоод яриагаа сонсоод байлгүй шууд яриараа. Тэгээд энэ одоо юу багшийн мэргэжлээ сурж байгаа хүүхд хөрөг сургалтаар сурж болох уу? Наад нэг хэлсэн. Тэгээд тэрнээс гадна ажлын байр хэр олдтой байдгүй. За тасалчих шиг боллоо тийм. За тэгэхээр яа харахгүй тусгай хэрэгцээтэй боловсролын багшийг бол хөрөөх 1 жилийн сургалтаар бид нар өнөөдөр хүртэл бэлдэж ирсэн. Өөрөөр хэлбэл багшийн мэргэжлийн сурталтай хүмүүс бол 1 жилийн 38 кредитийг судлаад тусгай хэрэгцээтэй боловсролын багш болоод ийм ажиллах ийм хэрэгцээ байна. Тэгэхээр ялангуяа одоо саяхан бидний өнгөрсөн туршлагуудаас харахад бол ер нь дийлэнх одоо эсэгчд маань бол тусгай сургуульд ажиллаж байсан нөгөө шин залуу ховорцсон мэргэжлэнүүдийн илүү хөрөх маягаар сурч байсан. Одоо биднэрт бол маш том хэрэгцээ юун дээр гэдэг вөхөр хөдөө орон нутагт ажиллаж байгаа ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нар бас энэ хөрөхөр сурах их сонирхолтой байдаг. Ер нь бол одоо ажлын байрны олдоц гэдэг юм уу энэ утгаар наваад үзэх юм бол боловсрол соёлын ухааны спортын яамны дэмжлэгтэйгээр бид нар бол яг одоо дэлхийн нийтийн чиг хандлагаараа тэгш хамруулан сургах боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх юм бол ерөнхий боловсролын сургууль эрүүл орчин дотор тэр янз бүрийн боловсролын хэрэгцээтэй байгаа хүүхдийн онцлогт сургалсан үйлчлэгээ явуулахын тулд бол ийм 1 жилийн хөрөхөрч гэдэг юм уу одоо багшийн мэргэжлийг дэвшлүүлэх замаар багшийг бэлтгэх хэрэгцээ их өндөр харагдаад байгаа маа. За баярлалаа. Тэгэхээр оюун ухш одоо насан туршийн боловсрол гэдэг бол та түрүү нэвтрүүлгийн эхэнд хэлсэн те одоо хүн насан эцэслэл одоо сурах хэрэгцээ байж идэг гэж. Тэгэхээр ер нь энийг ямар чиглэлээр яаж олж авах ёстой юм? Магадгүй энэ өөртөө дутуу байгаа гэж үзэж болох тэр одоо боловсролыг олж авъя гэвэл одоо ямар байдлаар хаана хийнд яаж хандах вэ? Ямар боломжууд байна? Насан туршийн боловсролын асуудал бол өргөн хүрээнд яригдчихэ. Тэгээд хүн одоо олон жил амьдрахад зөвхөн албан боловсролоор ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр амьдралын хувь хүн болоод нийгмийн эрэлт хэрэгцээний дагуу
байнга суралцах хэрэгцээ шаардлага нь одоо нэг сургууль төгссөн хүн тэрүүгээр амьдрах нөхцөлөө байнга нэршлээ дээшлүүлэх, дахин сургалтанд амрах, амьдралд тулгарч байгаа асуудлыг шийдэх нөхцлүүд байна. Тэгэхээр энэ эрэлт хэрэгцээнд үнэлж гэдэг юм уу тийм ээ. За гэхдээ энэ насан туршийн боловсрол төвүүдийн багш нар бол дандаа нөгөө хүмүүсийн насанд хүрэгчдэд зориулсан сургалтыг эрэлт хэрэгцээний дагуу хийдэг. Тэдний санал хүслийн дагуу хөтлөөр боловсруулад тэгэхээр энэ хүссэн үедээ хэрэгцээ дагуулгыг тохиромжтой хэлбэрээр боломжтой цаг хугацаанд хийх боломж бүрддэг. Боловсруулдаг гэсэн үг хөтөлбөрийг нь өөрсдөө санал хүсэл эрэлт хэрэгцээнд тулгуурлаад боловсруулж хийдэг. Тэгээд түрүүний яг ямар одоо тэр нөгөө гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, за нөгөө гоо зүй мэдрэмжийн боловсрол, доктортой хөгжил, дүүцэн хөтөлбөр байна. Насан туршийн сургалтууд байна. За одоо харьцаа хандлагаа хэрхэн дээшлүүлэх үү, авиасаа яаж нээх үү, өрхөө олгоо яаж дээшлүүлэх үү, хамт олонны төлөвшлийг яаж сайжруулах үү. Тэгээд одоо энэ саяны Бацангил профессор хэлсэн нөгөө хандлагыг яаж өөрчлөх үү? Ер нь энэ хандлагыг өөрчлөхөд нь бол чухал. Энэ манайд насан туршийн боловсролын төвөөс нэртэй явж байгаас олон улсууд бол нөгөө олон нийтийн суралцгын төвөөс нэртэй байдаг. Тэр нь Солонгос улсад бол нөгөө нийт иргэдийн хандлагыг өөрчлөхөд зориулагдчихэ. Аз номхон талын орнуудад бол нөгөө хотчлт, суурьшилтыг сааруулах, одоо насжилт, тэгээ төвлөрлийг багасгах ийм чиглэлд явж байна. Тэгэхээр манай улс бол нөгөө малчин нүүдэлчин ард түмэн учраас хөдөө орон нутгатайгаа ард иргэдтэй тасралтгүй боловсрол олгоход насан туршийн боловсролын төвүүд тэнд ажиллаж байгаа насан туршийн боловсролын багшууд онцгой үүрэгтэй. Одоо сүүлийн үед чинь ямар нэг одоо асуудал нийгмийн тухайн нэг салбарын зүйлийг шинжилгээ, өөрчлөлийн хөгжил дэвшилтэй авчи тухай ингээд хилцээд ярихлаар одоо энэ олон нийтийн хандлагыг өөрчлөмөр байна. Олон нийтийн энэ одоо бодлын зөв болгомоор байна ингээд яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр та нар маань ингээд нөгөө мэдээч суурь судалгаанууд хийж үзээд нийгэмд ер нь ямар одоо хэвшмэл буруу ойлголт хандлагууд байна. Тэрийг хэрхэн яаж өөрчлөх үгээд судалгаа юмнууд хийж үзээд тийм одоо хэвшмэл цаашдын олон улсын чиг хандлага хөгжлийн юмд чөдөр тушаа олж байгаа энэ одоо хандлагуудыг өөрчлөе гэдэг ингээд сэдв агуулга юмнуудаа өөрсдөө ер нь боловсруулж гаргадаг уу? Тэгээд энэ нөгөө гэгэрэл төв гэж эхэлж байгуулагдчихсан байна. Тэгээд дараа нь нөгөө албан бус төв, одоо насан туршийн төв гээд тэгээд энэний чиг үүрэг нь бол дөрвөн гол үүрэгтэй байгаа байхгүй юу? Орон нутгийг хөгжүүлэх, ард иргэдийг мэдээлэлээр хангах, тэгээд нөгөө ерөнхий боловсролын сургуулийн хамрагдалт, завсарлалтыг арилгах, боловсрол нөхөн олгох, тэгээд төрийн байгууллагын тустай ажил хийгээд төрийн бус байгууллагын тустай ажил хийдэг байхгүй. Энэ хоёр уялдаа холбоо хангах нэг юмны дүүгээд тал учраас ийм одоо менежмент талд нь тэгээд энэ насан туршийн боловсролын багш бол ийм л чиг үүргийг жинхэнэ утгааны хэрэгжүүлэх юм бол одоо ихэнх хүн ам нь хоттой ирээ суурч орон нутгаа хөгжүүлэх тий үн зөв мэдээлэл очихгүй байгаа ийм байдал нь бол энэ их тус юм үзүүлнэ гэж бодсон. Ер нь бол нийгмийн хөгжил дэвшил тухайн салбарын урагшлах уу, хойшлох уу гэдэгт бол хамгийн чухал одоо чиг замын зааж өгч идэг насан туршийн боловсролын юу бол өөрийнх нь чиглэл бол ийм юм байна шүү дээ. Их чухал юм байна. За ингээд утсан авъя. Утсан дээр ирсэн иргэдийнхаа саналыг авъя байна уу? Сайн. За та шууд асуугаарай саналаа хэлээрэй. Сонсож байгаа шүү таныг. За энэ нөө багш нар болохоор зэрэг өөрсдөө болохоор зэрэг хандлага их өөрчлөгдөж байгаа гэж бодъё л та. Миний хувьд бол энэ тусгаар хэсэг боловсролын багш нар бол одоо энгийн сургууль багш нар бол хандлага зөвхөн өнгийн хэсгээр л өөрчлөгдөж байна. Хүүхдүүдийг хүлээж аавна одоо сурна, яасан хүүхдүүд ямар бундагын, ямар сайн чи сурч чадна гэж байгаа боловч өөрсдийнх нь чадвар үнэхээр муу байна. Багш нарын тусгай чадвар нь үнэхээр муу байна. Одоо тэгээд биеийн тамирын багшийн сургууль яг яаж бэлтгэхийг би өөрөөсөө ойлгохгүй л да. Одоо энэ жирийн сургуульд явж байгаа тусгай хэсгээр шаардлагатай хүүхд маань нэг ч удаа биеийн тамирын хичээлд орж үзээгүй байх чинь хамгийн чухал хэрэгцээтэй хичээл нь бол одоо биеийн тамирын хичээл шүү дээ. Хүүхдийг одоо бие бэлтгэхийн тулд яаж хөгжүүлэх үү? Хүүхдтэй одоо биеийн тамирын тэр 35 минутанд юу хийх үү? Хүүхд яаж одоо өөртөө өөрчлөлтөг болоход тэгээд зогсдог болоход алхахдаг болоход тэр хөдөлгөөнийх нь хувьд одоо тэр биеийн тамирын багш бол маш сайн бэлдэж өгмөр. Нэг ч удаа тийм биеийн тамирын хичээл гэдэг бол биеийн тамирын багш нар ч өөрсдөө тэрийг ойлгохгүй. За баярлалаа. Тэгэхээр багшийн хөгжлийн төвтэйгөө хамтраад ч юм уу тийм ээ одоо саяны хүмүүсийн тэг шамруулан сургалтанд хамрагдаж байгаа тэр тусгай хэрэгцээ гэхдээ шаардлагатай байгаа цөөн тооны хүүхдүүд байна шүү дээ тий. Тэгэхээр сая бол биеийн тамирын багшаар жишээ авч байна. Бусад хичээлүүд бүгдээрээ л адилхан ба. Тэр
одоо Монголын багш байлаа гэх юм уу, биеийн тамирын дуу хөгжмийн багш байлаа гэхэд хэрвээ тусгай хэрэгцээд хүүхэд ороод ирвэл та энэ хичээлийг хэрхэн яаж заах вэ гэдэг тэр арга зүй гэдэг юм уу, тэр техник технологийн тэр багшд олгох тийм юм хэр хийгдсэн байдаг вэ? Тэгэхээр тэгш хамруулан сургах боловсрол буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүсийг эрүүл хүүхдүүдийн дунд сургаж хүмүүжүүлэх энэ асуудал өөрөө тасралтгүй явах процесс. Тийм, тасралтгүй явах процесс. Энэ өөрөө маш их удаан хугацааны дунд явагдчихэв. Тэгэхээр бид нар бол яг гэхээр багш боловсролын шинжилгээний хүрээнд энийг бол одоо мэдээж ингээд юу гэдгийг хандлагаа өөрчлөх ийм одоо агуулгыг оруулаад ингээд явж байгаа учраас тэр болгон бас хөтөлбөрийн шинжилт бол бүх хичээлүүдийн бүх хүрээнд хийгдэхгүй байгааг бид нар хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ бид нар энэ дээр бол одоо алхамаар бол энийг хийх оролдлогуудыг бол хийж байна. Жишээлбэл одоо улсын зөвлөгөөнөд нэг сард болсон багш нарын улсын зөвлөгөөнөөс хэлжсэн нэг гол санаа бол багш бэлтгэдэг хоёрын болон төрийн бүх өмчийн сургуулиудад багшаар сурч байгаа бүх хүмүүс л ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай байгаа. Энэ одоо хүүхдүүдийн талаарх ойлголттой, мэдлэгтэй, зөв хандлагатай, ажиллах арга зүйн анхан шатны ийм ойлголттой байх хэрэгцээ байна гэдгийг маш их ярьж байдаг. Тэгэхээр энийг хийхин тулд бол бид нар бүх одоо шатныхаа тэр ерөнхий баг боловсролын сургуулийн өмнөх боловсролын багшийн суурийн тэр агуулга дээр тийм ийм өөрчлөлт хийх шаардлага болж байна. За энэ дээр ер нь багшаа хэдэн хувьд нь хийж чадчих байна. Ер нь ерөөсө бараг л 100% энэ юуг олгож чадахгүй байна уу? Энэ дээр бол яг гэхээр бид нар бол эхний алхмаа хийсэн. Энэ бол яг гэхээр сонгон судлах хичээлээр бол өөрөөр хэлбэл тусгай хэрэгцээд боловсролтой хүүхдүүд боловсролын хэрэгцээ хүүхдүүдтэй ажиллах арга зүйн ийм 2 кредит хичээлийг сонгон судлахаар. Тэгэхээр энэ сонгон судлах хичээл маань бол өөрөөр хэлбэл багшийн мэргэжлээс сурч байгаа оюутан тэр хичээлийг сонгож аваад тэр хичээлийг үзсэн хүмүүс энэ агуулга яг үнэхээр энэ заавал судлахаар бүх оюутнууд энийг хараахан авч чадахгүй байна. Одоо жишээлбэл биеийн тамирын сургуулийн багш нар, физикийн сургуулийн газар зүйн сургуулийн багшийн сургуулийн өмнөх боловсролын сургуулиудын оюутны хөтөлбөрт бол заавал судлахаар бол оролцсон байдаг. Тэгэхээр бид нар бол яа харахгүй энэ хандлага өөрчлөлтийг одоо өөрчлөхийн тулд биеийн тамирын багшийн ч заавал энийг үздэг байх хэрэгтэй. Одоо уран зохиолын багш нь ч гэдэг юм англи хэлнийхэн ч энэ агуулгыг үзсэн байх юм бол үнэхээр одоо хэрэглэгчдийн хүсэн хүлээж байгаа тэр хандлагын өөрчлөлтийг бид нар бас өгөх боломжтой гэж харж байгаа. Тэгээ энэ бол чухал бүх боловсролын салбарт яг багшаар төгсөж байгаа хинж гэсэн хөрвөх чадвартай багш нэгэсэндээ болж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тусгай хэрэгцээ сургуульд очиод багшлагч тэр хүн бэлтгэгдсэн байх. Тэгш хамруулан сургалтанд ерөнхий боловсролын энгийн сургуульд багшлагч тэр багш бол одоо чадварын хувьд бол бэлтгэгдсэн байх ёстой гэдэг энэ шаардлага одоо орчин цагийн юм шаардлага тавигдаад байна шүү дээ. Тэгэхээр оюун багшаас би түрүүний асуултыг үргэлжлүүлж асуумаар байна. Амьдралын явцад гэдэг чинь тэгэхээр та бол одоо хандлага өөрчлөлт та нар маань ингэдэг юм уу? Тэр насан туршийн боловсролыг олохтой хэн нэгэн байгууллага гэдэг юм хамт олон ийм чиглэлээр бид нар сургалт авмаар байна гэд захиалга ирэхээр нь л очиж сургадаг юм уу? Эсвэл одоо ерөөсөө боловсролын яамтайгаа гэдэг юм уу хамтраад энэ нийгмийн ийм бүлэглэлт энэ тодорхой хэсгүүдэд ийм төрлийн сургалтыг явуулах хэрэгтэй байна гэд төсөв төлөвлөгөө боловсруулад ингээд очиод одоо үйл ажиллагаагаа явуулдаг юм уу? Энэ өөрөө хамар хүрээгээ яаж тэлдэг? За энэ түрүү хэлсэн нөгөө насан туршийн боловсрол нь альбан ба альбан бус сургалтаар аль алинаар нь явж байгаа. Альбанаар ч явж байгаа, альбан бусаар ч явж байгаа. Тэгээ одоо эрэлт хэрэгцээний дагуу тэгээ хувь хүний хамт олонны нийгмийн эрэлт хэрэгцээ байна, тий? Бас захиалах сургалт байгаа. Та нар маань гэхдээ хараа нийгмийн эрэлт хэрэгцээгээ хэр хангаж ажиллаж чадж байна. Магадгүй тэр насан туршийн боловсролыг олох үйл ажиллагааг хийж байгаа багш болсон хүчтэй гэдэг юм уу үйл ажиллагаа явуулж байгаа тэр болсон хүчин чадлын хувьд бас хүрэлцэхгүй өдр байгаа тохиолдол байна уу? За тийм хүрэлцэхгүй тохиолдол бол байна. Одоо чинь улсын хэмжээнд 355 төв нэгжлэр ажиллаж байна хэвчээ яг мэрэгжлийн биш хүмүүс чадах ятгаараа хүрэн ядаж ажиллаж байна. Тийм учраас энэ 15 оноос эхлээд анхны эсэлтээ аваад бакалавр анги одоо 1 2 3 курс оюутнууд сурч байна. Тэгэхээр 19 онд яг мэрэгжлийн насан туршийн боловсролын багш гэсэн мэрэгжлийн багш нар гарнаа. Тэгэхээр аяндаа одоо нийгмийн бүх салбарт хүрээд ажиллах нэ гэж ойлгох нь. За шууд утас авъя. Олон нийтийн цаг нэвтрүүлэг 7012 7005 гэсэн утсан дээр үзэгчдийн саналыг сонсож байгаа байна уу? Байна. Би юм асууя. За тэг. Энэ тусгай хэрэгцээний боловсрол насан туршийн одоо боловсрол гэдэг дээр одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ингээд ерөнхий боловсролын сургууль сурж авах явцдаа хажуугаар нь одоо мэрэгжил олгох тал дээр ямар одоо тийм хийж байгаа ажлууд байгаа вэ? Өөрөөр хэлбэл одоо хүүхдээ дахиад нэг хөдөлмөрийн чадвар олгох
тийм одоо боломж нь байна уу? Эдгээр маань одоо ингээд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд тэгээд гэртээ хийх ажил байхгүй ингээд ерөөсөө тэрч тоожд. Одоо миний таньдаг хүүхэн ярьж байгаа байхгүй юу? Өгөх сургууль өшөө цааш нь ингээд явуулах сургууль байхгүй хийх ажил байхгүй одоо гэрт нь 10 жил сойжилж байна гэж ярьж байгаа байхгүй юу? Баярлалаа. Тэгэхээр одоо энэ ерөнхий боловсролын сургуультай энэ хүүхдүүдэд дунд ангиас нь ахлах ангиас нь давхар хажуугаар нь одоо нэг хөвгүүдэд ялангуяа нэг мужаан болгодог ч юм уу октоудаа нэг ойдлчин үсчин одоо өшөө юу байдгийг яг тухайн өвчнөөх нь онцлогтон тохируулаад нэг хөнгөн шиг бас нэг мэрэгжил дадал чадвар олгох бас тийм одоо хөтөлбөр идэр байдгийм үү эдрийг эргээд бас нэг ажилд олгох нийгэмд одоо татвар төлөгч болгох тийм ээ тэр тал дээр бас хийж байгаа ажил эднэр байдгийн болоо энэ талаар асуух гэсэн юм аа. Үргэлжлүүлээд нийгэмшүүлэх бодлогын асуудал ярьж байна л да. Тэр хүн чинь одоо нийгмийн амьдралд оролцмоор байна шүү дээ, тий? Тэгэхээр яхахгүй одоо тусгай боловсролын тусгай сургуулиар одоо сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэг дутагдaltaй таалагыг бол тэр нийгмийн амьдралд бэлтгэж чадахгүй байна гэдэг бол айгүй том шүмж байдаг. Бүр нэг ийм орон зай үүсэж байна, тий? Өөрөө зөвхөн тусгай сургууль. Гэхдээ тусгай сургуулийн бол яг гэхээр зарим сургуулиуд дээр яг одоо ахлах ангид нь бол захиалгатай тодорхой хэмжээний мэрэгчлүүд одоо жишээлбэл 56 дугаар сургууль дээр нэг зочид буудлын үйлчлэгч ч гэдэг юм уу, боомны чиглэлээр ч гэдэг юм уу, цэвэрлэгээний үйлчлэгээ хийдэг гэх мэтэрийн мэрэгшил. Яг ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан одоо юу гэдгийг тэр үйлчлэгээ хүсэн иргэдийн хүлээж байгаа тэр хүсэн үйлчлэгээ бол бид нар өнөөдөр бас сурч чадахгүй байна. Гэхдээ энэ дээр бол яг хөө гэхээр сэргээн засаг хөгжлийн үндэсний төв гэж байж байдаг. Тэн дээр бол ерөнхий бол тусгай сургуулиудыг төгссөн, ерөнхий боловсролын сургуулийг төгссөн хөгжлийн болон боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд бол юу гэдгийг бас тодорхой хэмжээний тэр нэг мэргэжил сургалтын үйлдвэрлэлийг өгч байгаа нэг ийм хэлбэр бол бас байгаа. Энэ нь үнэхээр яхахгүй энэ эрэлт хэрэгцээ нийгмийн энэ иргэдийн хангаж чадахгүй байгаа нэг юм дутагдaltaй байгаад байдаг. За зарим талаасаа бол эцэг их хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооных нь бол энэ чиглэлээр бас үйл ажиллагаа явуулах гад бол санаач шийдсэн одоо ажлууд байдгийн байлээ. Энэ бол онтоохондоо яг биелээ олж чадаагүй байна. Ерөнхийдөө насан туршийн боловсролч тусгай хэрэгцээт боловсролын энэ асуудлыг олохдоо та нар маань одоо яг эцэг эхчүүд тий бас одоо нэг ийм хамтын ажиллагаа шүү дээ төрийн бус байгууллага гэдэг түрүү ярьсан тий энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагуудын хамтын ажиллагаа ер нь хэд нэгдэж чаддгийм болоо. За тэгэхээр бид нар бол яг гэхээр энэ багшаа бэлдэж явах явцдаа бол яа харахгүй зөвхөн их сургуулийн багш нар тусгай сургуулиудын тэр практик ажилтнуудтай хамтарч ажиллахаас гадна энэс эхлээд яг энэ иргэний нийгмийн төлөөлөлтөйг хамтарч ажиллах ийм орлогуудыг хийж байна. Жишээлбэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхийн холбоо гэдээ байж байна. Аутизмтай хүүхдийн одоо холбоо гэдэг байж байна. Энэ холбооны одоо яг тэр эцэг эхчүүдийнх нь эрэлт хэрэгцээ яг багшийн хөтөлбөр ямар байгаасаа ямар багшийг хүсээд юм тэднийг одоо оролцуулсан одоо практик цагуудын заалгах ч юм уу тийм ээ. Одоо дадлагын цагийн тэр хүмүүс олгох маягаар хамтарч ингэж ажиллах ажлын эхлэлийг хийж байгаа нь бол бидний одоо яг онлоос илүү практик чиглэсэн тэр нийгэмшүүлэхэд ажиллаж чиглэсэн энэ ажлыг хийх эхлэлээр бол аль аль талтай аюул сайн туршлага болж байна. Бид нар бол одоо саяын энэ хаварт бол ийм ажлыг хийж байгаа. Эх хичээлийн жилээс одоо тусгай хэрэгцээ боловсролынхаа багш анги оюутнуудын дадлагын цагуудыг ийм одоо байгууллагуудтай сайн дурын үйл ажиллагаа хийх маягаар оюутнуудыгаа бас илүү татан оролцуулах юм ажлыг хийж байгаа. За насан туршийн боловсрол дээр асуудал юм. Саяны нөгөө асуусан сонсогчийн юунаас нэмээд хэлэхэд насан туршийн боловсрол бол ерөөсөө хувь хүнийг чадварчуулдаг. Тэгээд бас мэржлийн мэдлэгээ дээшлүүлэх, хамт олонны дотор ажиллаж амьдрах боломж нөхцөлийг дээшлүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа. Тэгэхээр амьдрах ухааны 12 чадварууд сурцаан гэсэн тэр хүмүүс бол одоо насан туршийн боловсролын хүмүүс тандад очивол боломж байна. Би одоо ингэж мэржлээ өөрчилмөр байна. Ажлын байрны өөрчлөлт дасан зохицох боломж, тэднэрт байгаа давуу тал боломж юу байна? Тэрийг олж хараад ийм боломжууд байна гэдээ өөрсдөө бас тийм нөөц боломжуулах байгаа. Хандаад ярих юм бол хандлага, туршлага, чадвардаа үндэслээд өөрсдөө хөгжүүлэх боломжууд нээлттэй. Тэрний төлөө ажиллаж байгаа төвүүд байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн олон нийтийн цаг нэвтрүүлгээрээ бид тусгай хэрэгцээт боловсрол буюу насан туршийн боловсролын асуудлыг иргэдтэй мэдээлэл болгон хүргэлээ. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын багшийн их сургуулийн 2 эрдэмтэн багш нар ирж бас мэдээлэл өглөө. Ингээд дараагийн олон нийтийн цаг нэвтрүүлгээр уулзцгаая. Баяртай үзэгчдээ.